Сайн байцгаана уу. За тэгэхээр өнөөдөр би ямар бичлэг хийх гэж байгаа вэ гэхээр өөрийгөө танилцуулна. Тэгээд чадвал байраа тэр чигээр нь ингээд тайлт харуулъя гэж бодлоо. Би тэгээд ийм room tour бичлэг хий гэж амар их бодож исэн. Тэгээд Монгол гэртээ байхдаа ч гэсэн тийм бичлэг хий гэж бодоод дандаа яагаад ч юм чаддгүй байсан. Тэгээд би удахгүй энэ байрнаасаа нүүж гарах гэж байгаа. Тэгээд удахгүй би Монгол руу одоо би 6 хоногийн дараа Монгол руу явах гэж байгаа. Тэгээд so excited. Энэ байрыг угаасаа анханасаа хугацаатай түрээссэн болохоор энэ байрнаасаа 3 сард нүүн гэж бодож ирсэн. Тэгээд шинэ байраа ямар ч олоогүй байгаа. Тэгээд энэ байранда одоо 11 сараас хойш 11 12 бүтэн 2 одоо 4 дахь сарда амьдарч ийн. Тэгээд одоо удахгүй ингээд нүүлээ. Тэгээд тийм болохоор тэгээд энэ байрныхаа бичлэгийг хийгээд тэгээд гоё YouTube хадгалаад үлдчихье гэж бодлоо. Гадагшаа яваа. Тэгээд анх удаа ингээд ганцаараа амьдарч үзсэн ингээд миний анхны маань experience учраас анхны маань одоо юу гэх юм анхны байр учраас тэгээд тэр нь энэ байр байсанд би амар их талархаж байгаа. Тэгээд тэгээд олон юм яриад явах уу. Тэгээд энэ байранд бол би үнэхээр хайртай. Тэгээд эндээс нүмергүй байна. Гэхдээ хэрэгтэй. Тэгээд тийм болохоор бичлэгийг хэлдэг чи. Тэгээд олим ярихгүйгээр тэгээд байраа танилцуулъя. Ингээд за энэ бол миний халга ингээд өөрөөгөө юм бол миний өрөө им ер нь бол миний бодсон сайн том өрөө байсан. Тэгээд миний өрөө болохоор 38 м² өрөө. Миний амьдарч исэн хамгийн том өрөө. За тэгээд яагаад ирчих юм бэ? Тэгээд ийм бичлэгийг одоо яаж хийдэг болоо? Тэгээд штэ миний хамгийн таалагддаг юм маань гэх юм бол надад миний таац амар таалагддаг. Тэгээд юун лээ? Chandelier гэрлийн бүрхүүл нь надад амар таалагддаг. За өрөөгөөрөө ингэж орж ирэх юм бол би өөрийнхөө миний өрөө цаажгүй юм шиг байгаа юм. Би ерөөсөө цаажл үзээгүй. Гэтэ ингэж хөшгийг хаачч болно. Энэ амар тийм дузаан. За тэгээд юм болол ингэж миний түнхээ үлгдэг хэсэг байна. Тэгээд ингээд юу нээр энэс их цэцэг байсан байхгүй юу. Тэгээд эхнээс нь байхгүй болоод. Тэгээд энд болохоор пар байдаг. Тэгээд би Rose-ийн постэр авчирсан дээрээ тавьсан байгаа. Тэгээд би угаасаа энэ өрөөндөө энэ уг нь хан дээр нь угаасаа амар хэцээтэй. Тэгээд юм үлхий гэж бодсон ч гэсэн нүгч байгаа юм чинь гэж бодоод тэгээд ерөөсөө юм үлгөөгүй. За тэгээд ингээд миний матрас байна. Тэгээд унтдаг. Тэгээд надаа ингээд хамгийн гоё юм нь штэ ингээд унтаад энэ дээрээ ингээд орон дээрээ унтангууд ингээд урагшаагаа шууд ингээд цонхоор харагддаг болохоор тэр нь амар таалагддаг. Тэгээд би өрөөнийхөө биш орныхоо байрлалыг солиод бүр цаашаа тавиад тэгээд тэр цаана ингээд унтахаар ерөөсөө
цонх руу харагдахгүй тэгээд буцаагаад ороо ийшээ тавьсан. За тэгээд ингээд энэ болохоор буудан байна. Тэгээ би энэ дээр энэ буудаг анхандаа зөвхөн энэ буудан байжгаад тэгээд энэ буудан болохоор энд тэгээд энэ гэрэл бас эндээс ахгүй. Тэгээд анх намайг орж ирэхэд юу нь бол жоохон өөр исэн. Тэгээд энэ дээр хаяа би суугаад тэр сандал дээр iPod-а тавьж агаад тэгээд кино үзэх дуртай. Тэгээд энэ цэцэг энийг би хөдөлгөж авсан байгаа. Гэтэ би ерөөсөө услахгүй л байгаа л да. Цэцэг нүү. Тэгээд энэ цэцгийг бас би хөдөлгөж авсан. Тийм ерөөсөө би энд ирэхдээ ерөөсөө хоёрхан чемодан ирсэн байхгүй. Хоёр том чемодан тэгээд энэ хоёр том чемодан тэгээд тэр нэг жижигхэн чемодан тэрнтэй л ирсэн. Тэгээд ерөөсөө надад нэг их ачаа байхгүй, нэг тавилга угаасаа байхгүй. Угаасаа би тавилгатай байр түрээслэн гэж бодсон байхгүй. Тэгээд энд байгаа тавилганууд нь бүгдээ энэ байрных гэсэн үг. Тэгээд миний ачаа бол амар цөөхөн. Тэгээд би ирээд цэцэг энтер худалдаж авсан байгаа. Тэгээд энэ том тоохтой энэ тэгс надад амар таалагддаг. Тэгээд энэ хэсгийн жоохон цантаад цай бороо ороод тэг жоохон цантсан байна. Тэгээд ямар ч юм цанхоор бол юмхүү. Тэгээд энэ бол миний ширээ байна. Миний өмнөх ширээнээс жоохон том. Тэгээд би сайхан энэ зургнуудаа наасан. Тэгээд ширээ бол нэг юмрхүү байна. Ер нь ширээн дээр би амар суудаг болцсон. Энд ирснээс хойш өмнө нь ерөөсөө Монгол тахта ширээн дээр нэг сууд хаддаггүй байсан. Тэгээд энэ минь сандал. Энэ амар яаж чагнаад дуурайд байдаг сандал гэдэг. Тэгтээ амар тухтай. Энэ юуны номын тавиурыг би дахиад авсан. Тэгвэл ингээд энд ирсэн чинь ерөөсөө номын тавиур байхгүй ингээд юмнуудаа би бүр амар овоолоод тавиад амар замбраагүй байгаад байсан болохоор номын тавиур авсан. Энд ширээний гэрлээ энийг юм дандаа л ашигладаг шин болохоор. За тэгээд ингээд жоохон новш. Би тэр энэ парыг надад тэр парс ахгүй юу. Тэгээд би тэрийг ягаад ч юм юу салахгүй залгаад лсэн чинь тэр өвдөрцөн. Тэгээд би тэгээд яг энэ төстэй пар захиалаа. Тэгэхгүй энэ хуучны барилга болохоор амар хүүтэн. Тэгээд заа өвөл болж байгаа болохоор тэгээд энэ парыг захиалж авсан байгаа. Шкафын доторч тэгэл хувцас л байгаа дөө. Миний хувцснууд байна. Тэгээд миний тэнд бас хувцснууд байна. Тэгээд мөртгээ бүгдийг ингээд үлгүүд тавьсан. Тэгээд миний дээл байна. Одоо цагаан сараар өмснө. За тэгээд энд ч бараг л үдүүлээд ахын байхгүй дээ. Ингээд миний л бахан авснууд байна да. Тэнд ингээд цүнхнүүд, малгай тэгээд энд. За тэгээ миний өрөө бол нэг иймэрхүү. Ер нь их амар танил юугийн рум туурын бичлэг яагаад тийм амар урттай тийм бол гэхгүй би вирусээ тэгж урт хийж чадахгүй байна. За тэгээд ерөөсөө тэгэл ийм л байна. Тий. За миний өрөөнийг иймэрхүү байна. За одоо би тэгэхээр байраа ерөөхдөө ингээд бич. За тэгээ би одоо байраа ерөөхдөө ингээд хальт харуулад явчих гэж бодлоо. Манай байр болохоор бид нар ингээд долуулаа
амьдардаг надтай нийлүүлээд тэгээ манай байр нийлээд 250 гаруй метр квадрат байхгүй. Тэгээд Германчууд, Франц, янзын хүмүүс амьдардаг бүгдийг надаас ах ихч. Тэгээд одоо ингэж байраа харуулах юм бол миний өрөөний хажууд галтгоо байдаг. Галтгоо маань имэрдүү. Тэгээ би анх энэ байранд орж ирж байхад надад бүр амар өндөр таадтай амар өндөр санагдчихсан. Одоо ингэж галтгоор орж ирэх юм бол тэгээд хүрч байна. Тэгээд энд аяг тавгнуу, тэгээд хоол моол. Тэгээд энд энэ уг нь ингээд спикерээс ахгүй дээ манай нэг flatmate нүгэд спикер аваадсан. Тэгээд энэ дээр балкон байдаг. Балкон нэг юм хөө байна. За энэ бол манай үүд байна. Хотол тэл тонх. Тэгээд ийшээ явах юм бол энэ ингээд шүр байгаа. Энэ албан сонирхолтой өрөө заяа. Ийшээ ингээд орох юм бол манай найзууд эдэр ирэхээр ингээд энд хаяа хонж мундаг. Өөрөө тэгээд энд арай том матрас байсан. Тэгээд өдөрөө нүүж суугаад байгаа болохоор тэгээд энэ матрас байх болсон. Тэгээд тэгээд би энэ өрөөнд бараг л энийг 2 л удаа авч үзчихсэн. За тэгээд энэ болохоор угаалгын өрөө байна. Тэгээд энэ болохоор тэгэхээр нэг 0 байна. Бишээ бараг л орж ирдэггүй. Инагийн өрөө байна. Hey. Ингээд I'm just showing the ceiling. Тэгээ ингээд манай байр нэг иймэрхүү байлаа. Миний room tour бичлэгийг үзэн баярлаа. Kind of apartment tour. Би дахиад одоо нүүхээрээ жоохон ямар байранд орохоо бол үнээр мэдэхгүй байна. Гэхдээ инээс бол жижигхэн байранд орох гэж бодож байна. Жижиг өрөөнд. Гэтэ энэ миний өрөө бараг 40 м квадрат бараг ингээд 5.1-ийн л бараг би ашигладаг. Ширээ ор тэгэл ингээд бахан хоосондоо нэлтүүлж байгаа бичлэг бол миний өрөө таалагдсан байх гэж бодож байна. Бичлэгийг дараа нь юус ингээд нүүлтийн байдалтай одоо ингээд олон жил амьдрах учраас тэгээд би одоо нүүсэн байр болгоно ингээд жижигэн ингээд бичлэг хийгээд харуулаад хадгалж үлдээе гэж би бодсон юм.